first, I'ma say all the words inside my head. I'm fired up and tired of the way that things have been, oh, the way that things have been, oh. Second thing, second, don't you tell me what you think that I can be. I'm the one at the sail, I'm the master of my sea, oh. I touch the beam. The master of my sea, oh. I was broken from a young age, sticking my soak into the masses, writing my poems for the few that looked at me, felt at me, shaking me, feeling me, singing from heartache, from the pain, taking my message from the veins, speaking my lesson from the brain, seeing the beauty through the. Make me out, you make me a believer, believer. You break me down, you build me up, believer, believer. Play, let the bullets fly, let them rain. My life, my love, my drive, it came from. You made me out, you made me a believer, believer. Third things third, send a prayer to the ones up above. All the hate that you've heard has turned your spirit to a dove. Your spirit above. I was choking in the crowd, running my rain up in the clouds, falling like ashes to the ground. But my feelings, they were drowned, but they never did ever leave, ebbing and flowing and limited, limited till it broke open and rained down. It rained down like. Make me up, you make me a believer, believer. You make me down, you build me a believer, believer. Hey, oh, let the bullets fly, oh, let them rain. My life, my love, my drive, it came from. You made me a believer, believer. Last things last, by the grace of the fire and the flames. You're the face of the future, the blood in my veins, the blood in my veins. But they never did ever live, ebbing and flowing and limited, limited till it broke open and rained down. It rained down like. You made me a believer, believer. You made me down, you built me a believer, believer. Oh, let the bullets fly, oh, let them rain. My life, my love, the drive, it came from. You made me a believer, believer. Сайн амжаагүй л байна. Амжаагүй. Тайм байж байгаа. Тайм тий. Зам австаа тий. Сэтгэл ямар байсан? Үнэхээр гоё байлаа. Таад амар бодож сэтгэж чаддсан байна. Би ихлэ таныг уцаар яриад ингээд юм ярихаар чи би ерөөсөй ойлгохгүйсэн байхгүй юу? Яг таны нөгөө ярьсан вижнийг чи харахгүйсэн байхгүй юу? Яг үнэндээ. Тэгээ яг хийснийхаа дараа би хараад вау ямар мундаг юм бэ гэж бодсон. Таны вижнийг одоо би харж байна.
Тэгээд дараагийнх нь vision чинь одоо ингээ continue болоо явахаар эн чинь бөөн болох юм байна. Үнэхээр бөөн болох юм байна. Тий. Би бүр ингээ ваа дараагийнх нь pink оролцсон гэж бодсон. Харин тийм оролцсон шүү заяа. Би зураг авахтай хөвж өрлөөд байла. Can I get хаяа? Хаяа гэдэг чинь гоёсэн аахгүй. Тэр нөгөө TikTok тренд болсон байхгүй юу? Тэгээ би ингээд надад та нарыг хүмүүс санал болгосон. Гэхдээ би шилж агаад за би ярих хэрэгтэй юм байна гэж ярьсан хүмүүс аахгүй юу. Тэгээд ингээд хүмүүс ойлгохгүй байсан учраас би бүр юу гэж хэлсэн гэж би эмийг тултал хийдэн штэ. Дараа нь баралж харамсвал гэмээрсэн. Яг тэгэхээр юунд ирэх гээд байгаагаа ойлгохгүй байсан байхгүй юу. Би гэхдээ бүр хамаг юм ингээд гаргаж өгмөөргүй байсан байхгүй юу. Тийм үстэй. Тэгээд би за 8 өмнөлөх болоо гэсэн байхгүй юу. Галзуу 8 хүн баг. 12 3 чинь ингээд нийлүүлж юм хайгцээд байхгүй юу. Тийм шүү дээ тий. Тэгээд эхнийхээ би суурийг тавьчих юм бол дараа нь би болоод шаардлагагүй юм байна гэж бодсон. Тий, энд бол би яг тэгж бодож зоригтой хүмүүс л ирсэн. Нэгсээ ойлгоогүй юу болж байгааг тэгээд дэмжих гэсэн хүмүүс ч юм уу те. Нэг амар ингээд фан хөөгөөд ингээд зоригтой хүмүүс л ирж байгаа байхгүй юу. Түүнээс бол нөгөө жоохон maybe яна гэсэн хүмүүс бол ирээгүй. Тэд нар би бодчих тэд нар харамсаж байгаа одоо. Би тэгээ болроотой ингээд ажилласандаа танил болсандаа айгу баярлсан. Яг би ингээд Newskin гэдэг бизнесийг монголчуудын дунд гаргахад би 6 жил ганцаараа тутсан байхгүй. Яагаад ганцаараа гэж байгаа хизээч урд нь ингэж багийг Newskin-ийг босгосон хүн байгаагүй. Намайг ороход 36 жил болчихсон учраас би тэгээд үнэхээр миний дотор ямар их хүч байд юм бэ гэдэг би босгосныхаа дараа ингээд айгу мэдэрсэн. Тэгээд яг л би хүмүүст ингээд сошиал дээр ямар итгэвтэй ах өөрөө дандаа манлайлж харуулж ирсэн байхгүй. Тэгээд нэгдүгээр тэр байсан боловч хоёрдугаар юу байсан бэ гэхээр би бүх хүнийг ингээд амьдралын мөрөөдөлтөй зорилготой болгосон мөнгнөөс илүү зүгээр л Newskin байхыг хүмүүс хүсдэг байсан. Тэгвэл би нөгөө бодсноо заавал хийдэг хүн байхгүй юу. Тэгээд бас харж байгаа хэрэгтэй. Гэхдээ би нэг хийчээ болдгоо бүр ингээд дуустал нэг хийдэг. Тэнгүүд би энийг үнэхээр гоё контент болгоно гэж бодож байгаа. Creator X чинь бол брэнд болно. Тэгэхээр би энийг зөвхөн Америкаар биш те Монгол руу авч явна чи Монголд очсон байна тийм ээ. Тэр дараагийнхаа хийн. Тэгээ Европоор явна, Азийн орнуудаар явна. Би юунд төлөө 34 улсад багаа таялж чадсан. Одоо би сошиал дээр тийм итгэвтэй хэлээ те. Тэгэхээр энд орсон хүмүүсийн угаасаа бизнес нь маш их анхаарал татна гэсэн зорилгоор хийсэн учраас тэгээд ихний хүмүүс минь бас та нар минь одоо сошиал дээр тавьж байгаа юунууд та нар бас ингээ гоё ярих хэрэгтэй байхгүй тий. Юунд ирсэн, юу болсон. Тэгээ хүлээлтнээс чинь бодсноос чи ямар байсан тий. Тэрийг ингээ гоё яриараа гэж бас өсч чинь. Тий. Хоёр бол гэхдээ үнэхээр юу юм бэлэн штэ. Бүр ингээ гал охтууд юм бэлэн штэ. Хоёроос ингээл юм дотроо ямар тий гоё зүгээр л ирэл зураг аваад явж болно шүү дээ. Тийм ээ гिचэн бүр ингээд бидний юунд оролцоод ингээд тэр их гоё ялаа. Тэгээд дээрэс нь манай видео хийж байгаа хүмүүс зурагч нь тий бидний бүх талаас нь ингээд бий яаж байгаа байхгүй юу. Яг ингээд гоё байхын бүр зааж өгч байгаа тий. Тэг чи урд нь би маш олон хүн видео хийдэг хүн зурагч авчихсан. Зүгээр л ингээд бид нар яг яахыг тий хэлээд өгдөггүй гоё харагдмаар космосээр ажилтгүй. Тэгээ би цаашдаас ингээ удаан ажилламаар хамтармаар юм байна. Би бүр I'm so excited. Би ингээд нөгөө бас зоригтой, ийм өөртөө итгэлтэй юмнаас санаа нөгөө хэрийн баргийн юмнаас санаа зовдөг нөгөө би тэгчүүл яах вэ гэж жижиг юм санаа зовдөг хүмүүстэй ажилласнаас илүү ийм мундаг тий зоригтой хүчтэй эмэгтэйчүүдтэй ажиллах дуртай. Удаан хугацааны хамтрагчнараа бий болгоод байгаа шүү тий. Ер нь бол ийм байгаа байхгүй юу? Хүн ер нь ингээд гоё өөрийгөө ингээд тий энерги ижилхэн хүмүүстэй ингээд цуглараад ингээд тэгээд дараагийн бусад үеүүдэд амьдралаа өөртөө бид нар мөнгөө олно, хүүхдээ нөхрөө гэр орноо тий бизнесээ тэр их хэрчвчийг эндээс аваад тэгээд цаашаа ингээд амьдраасаа гэж би хүсдэг байхгүй юу. Одоо ингээд би та нартай хизээч мартахгүй байхгүй юу. Манай болроо манай хонгороо тий
Тэгэл ингээд бид нар би нэг ингээд сошиалор зүгээр лайклаар биш бүр ингээд хайрлж бүр нүдэн харагдаж ажиллах нь шүү дээ тий. Харин тий. Манай бас хонгороо бас амар гоё байсан. Өчигдөр тэр саунд байтал amazing байсан. Би зураг авалгүйгээд байсан ч гэсэн чиний нөгөө тэр энергит ороод би зүгээр ингээд миний зүрх ингээд савлаад байсан. Би энэ ивентэд анх ирэхдээ би одоо нэг өөрийнхөө шинэ пэйж мэйжүүдийг Facebook, сошиал орчинд яаж ажиллахыг нэлээд сурах зорилготой байсан байхгүй юу? Яагаад тэгэхээр бүгдээрээ контент бүтээгчид байгаа юм байна. Тэгээд бас багахгүй дагагчдтай. Тэгээд 100 мянган дагагч магч гэдэг чинь миний хувьд одоогоор бас тий том багхгүй юу? Тий тэгэнгүүт за би очиод яадаг гэсэн тийм юмаа сурандаа, асуундаа, заалгаж авъя тий. Хүмүүс юу нь яаж ажил хийдэм байх гэх ерөнхийдөө тэр массыг харах сонирхолтой ирсэн байхгүй юу? Гэсэн авчиг яасан бах нү? Яг тэр өөрийн гэсэн харизмтай, өөрийн гэсэн энергитэй, үзэл бодолтой, ихтгэл үнэмшилтэй, тусдаа бизнестэй, тусдаа хүмүүс хэрнээ тэнд ирсэн бүгдээ яг ингээд нэг энергинд ингээд орцсон. Бүгдээрээ нэг энергинд орцсон. Яг ингээд хизээний найзууд шиг те хизээний танилцууд шиг бүр ингээ бизнес хамтрагчд болцсон ч юм шиг те айгуу гоё тийм халуун дулаан те яг гоё тийм нээлттэй халуун дулаан орчин байсан би бүр анханасаа хаалгаар ороод цацаа их ямар санда чи орж ирсэн чи нүд ч бүр энэ дээрээ гарсан бүгдийг хараад гэд би яг тэгдэг байхгүй юу тэгээд яг тэрүүгээрээ баярлаад явсан тэгээд бид нар хөөрөд юм идэг байж амар хитх юм өглөө бүр толгой эргэцэн тэсэлтэй ерөөсөө идэг байгаа яг хурдгаар аваад яв гэлтэй. Тэгээ би тэрийг нөгөө нэг бясалгал нөгөө групп бясалгал хийхэд бүх хүмүүс ингээд яг нэгдсэн байгаа надад өөртөө айгүйх мэдрэгдэж байгаа байхгүй. Гэхдээ энэ дотор нэг тэгэл нэг хагарчи би бие барьж ин гэсэн хүн байхгүй байна. Тийм болохоор айгүй хүн болгон чөлөөтэй. Яг тийм хүмүүс намайг яг ойлгоогүй байхгүй юу? Насны эмэгтэйчүүд өөрөөр бизнестэй, өөрөөр үзэл бодолтой эмэгтэйчүүд итгэл үнэмшил зорилгоо нэг болгоод тий би бинийгаа хүндэлж чадсан өдөр байсан. Бас нэгдэж чадсан өдөр байсан. Надад үнэхээр гоё байсан. Гоё байна. Баярлалаа хоёроо. Гоё та ихч дүүс танилцчаа шүү тий. Би ингээд та хоёр бас ингээд та хоёр бас ингээд хүмүүсийн цусыг өргөдсөн баг. Та хоёр чи айгу зүрхний диско тогтоодсон шүү дээ. Илэрхийлж байгаа. Тэгээ би зүрх баясаад бүр өнгөрөөд би бас ингээд манай зураг видео хийж байгаа тулгаатайгаас ингээд ярихад битүүрийн ингээд зүрхний ингээд юм нийлээд битүүр бүр ингээд цаг 45 минут цэцэрчээс. Тэгээ ингээд битүүр ингээд зүрх энэ удаадаа биш цаашдаа ингээд аягүй удаан ажиллах гэж байгаа. Тэгээд бас ямар чадвартай хүн авсан гэдгээ өчтөр мэдсэн. Тулгаатаа баярлаа. бариад авсан гэдгээ юу? Би ч амар юм хийж байгаа юм байна шүү дээ гэж бодсон. Нөгөө хамтрагч нар ингээд айгу мундаг байгаа учраас ер нь нь штэ тэгээ юу ч ихлэх гэж байгаа нь би нэг юм хэлэхэд хэрвээ чиний ингээд ирээдүй харагдахгүй бол чи нэг алхаад үз. Чамд ингээд алхахт чинь мөрөдөл чинь тодорхой болдог, тод болдог. Алхаж чаддгүй учраас чи эхэлж чаддгүй байхгүй юу? Тийм учраас манай контентэнд орж ирээд цусаа хөөрөг, хар, үз, ямар хөөхнүүд амьдралыг хар. Яг үндэ би аюу олон шантарсан. Тэгээ миний одоо хамтрагч, царуул, тамирагч, зулаа энэ дөрөв намайг болио би нэг болио гэсэн чинь надад юу гэсэн эхлүүлсэн юм чинь дуусгал даа гэдэг. Би яг нилээ ингээд бас сошиалс жоохон хол байсан, жил байсан байхгүй. Тэгээ буцаад ингэхдээ би ньюс кино хийжээж болохгүй намайг өөр юм эхлээд одоо ньюс кино яг ч ийм гой бизнесийг хийжээж болохгүй. Гэтэ надад бас энерги солилцох өөр юм хэрэгтэй байсан. Тэгтээ энэ нь болохоор энэ өс юм бэ. Тэгээ би ингээд гараад ингээд та нартай танилцсан явахдаа би өөрөө цэнэглэгдэж байгаа. Одоо би буучихгүй шүү дээ. Буцаар дөрмжлэг байна. Өдөр алганы гэрэл орно. Тийм. Нөөс гин хэр олон жил хийж байгаа. Одоо би ингээд 6 сар 6 дахь жил болно. Нөөс гинээ сонгосон шалтгаан нь юу вэ? Юу нь таныг ингэж татаад байна? Нөөс гин одоо би ингээд өөрийгөө би хин юм бэ гэдгийг айгуух яадаг байхгүй. Тэгэхээр нэг та нар ингээд дэлгүүр ороод ингэнгүүт үнтэйгээс аваад хямдхан ингээд бүх төрлийн л одоо цүнх байгаа гэж одоо цүнхээр үзгээд тийм ээ. Би өөрийгөө ямар брендийн хэдийн цүнх гэдгээ мэддэг байхгүй юу. Тэгэхээр миний үн цэнтэй нүүскийн таарсан байхгүй. Би хизээч хямдхан юм хийхгүй. Хизээч би брендийн бисэм хийхгүй. Тиймээс би өөр юм бас мундаг биш шүү тий. Тэгээд эн чинь нөгөө чаддаг юм хин өөрийнхөө хин гэдгийг мэдсэн учраас юунд цагаа өрөх үү, юу хийх үү гэдгийг мэддэг. Тэгээд тэрнээс би бол төгс биш тий. Тэгээд та бас хүмүүсийг хөдөлгөж чадчих шүү дээ тий. Айгу менежмент сайтай байгаа байхгүй юу. Тэгээд
хараа сайтай байна, асыг харах сайтай байна тий. Хаалгаар ороод мэдээ гэж хэлчихлээ. Хэнийг хаана хөдлөх үү, хинтээ хамтрах уу гэдгээ мэддэм болов л гэж бодсон. Яагаад би энэ ньюскен дээр топ лидер болж чадсан учраас тэгж бодсон шүү. Яг үнэхээр За байж наач яасан хэцүү асуулт вэ? Яагаад те? Хүмүүс миний идж байгаа миний хийсэн амттангуудыг маш урмын үгтэй сэтгэл хангалуун идснээрээ надад маш олон урмын үгс хэлсэн. Тэрийг сонсоод өөртөө итгэлтэй болсон. Ер нь жижигхэн бекри нэй гэж бодож исэн. Энэ эвентэд оролцож хүмүүсээс урмын үг сонсснороо би бол илүү томор сэтгэж, томор мөрөөдөх, тэгээд цаашлаад том бекри нээх ёстой юм байна гэсэн зорилго тавилаа өөртөө. за манай ивентэд оролцсон анхны 2 жижигхэндээ баярлалаа. Жишээгөө за цацралаа. Ямар гоё кек хийдэм бэ? Баярлаа. Вау, тэр амтыг хүмүүст мэдрүүлэх юмсан тий. Гэтэ би идэж үзээгүй юм зөндөө байлаа ш. Би яасан мэс гэсэн Соёмбогийн юу гүтсэн чи сториг гүтсэн чи нэг сони юм хар мэдээд илээ. Дубай шоколад гинэ тий. Тийм, Дубай шоколад. Яам би амсаагүй юм бэ? Дараа нь тасаал нь хийж өгнө. Тэгэхээр айгу гоё юм. Үнэхээр энергиэр цэнгэлэгдсэн яг миний хувьд бол яг тийм нэг эмгтээлэг энергийг өөртөө одоо ингээд бүр яг бүр 100,000 дахин ингээд авсан. Одоо бусад эмгтээчүүд тий юу ярьдیں۔ Яадیں۔ Тий одоо ингээд дээрэс нь бүгдөө яг ингээд нөгөө нэг ижил төрлийн бизнес биш нөгөө өөр бизнес айгүй сонирхолтой байлаа. Яг үнэхээр Чи хүүхч болсон биз? Угсаа тийм юм уу? Нэг юм хүүхэд батраас гарч ирээд тий. Одоо би тэр нөгөө нэг дээд өмсөд ингэж байгаа тэрийг би хараад би зүгээр яг нэг ээжтэй нэг баг өмссөн. Яг тэр бол би яг нэг жоохон хүүхчиг юм те. Тэр маань гарч ирсэн. Тэгээд бүх эмэгтэйчүүд би ч муу адил яг гэсэн бүх эмэгтэйчүүд л адилхан бас яг баг зүгээгүй хинч баг зүгээгүй яг өөрийнхөө байсан. За камера эгч маань над руу залгасан. Тэгээд бид нар нэг ийм юм хийх гэж байгаа. Тэгээд өнгөт нь надад угаасаа тийм төсөөлөл шууд ороод ирсэн. Тэгээд би окей. Би дэмжиж би оролцъё. За багт нь яг хийх юм байгаа юм бэ? Хідэн хүнээр бүрлж. Миний асуултад ерөөсөн яг нөгөө яг төсөөл байсан болохоор би яг араас нь ингээд асуултуудаа бүгд за яг ямар те дресс код нь ямар байх юм тэнгүүдээ би кек яаж чимэлэх ёстой юм бэ та намайг тэр мессеж группт оруулчих л та би те яг юу яг ямар процессор яаж явж байгааг чинь мэдээд би төсөөлөө буугаад кекнүүдээ ямар десертүүд бэлдэх ёстой юм бэ гэдгийг яг шууд ингээд төсөөлд буугаад ирсэн. Ерөөсөө тий харанхуй бол орж ирээгүй. Тэ чи ингээд юу ачлаа штэ чамд ингээд төсөөллийг ярьсан штэ тий. Гэхдээ чи өчтөр ирэхэд тэр төсөөллөөс чи хэдэн хувийн тэнцсэн бэ? Дарсан уу? Өөрөөс нь үү? Гэхдээ яг төсөөл байсан. Тэрийг гэхдээ бүр мэрэгжлийн төвшин тийм гоё декорашн хийхэд бол би үнэхээр вау гэж тийм сэтгэл үнэхээр төрсөн. Маш их бахархсан. Чиний имийг рекламдах те рили чинь бизнесийн чинь дэмжих энэ бүх байдал нь чамд одоо чиний бизнест хэр нөлөөлнө гэж бодож байгаа чи? Энэ бол асар их нөлөөлөл үзүүлнэ. Ягаад тэгэхээр одоо яг бодтоо одоо 14 бүсгүй миний одоо амтад кекийг амтлаад тус бүр нь өөрийн одоо нөгөө хүн бүр өөрийн мэдрэмжтэй амтлах мэдрэмжтэй тэрийг надад бүр амьдаар бодтоор те ингээд хэлж байгаа бүр амар энергитэй тэгээ урам авсан бүр өстой нөгөө сагсуурж ангирмаад өөрөөрөө бахархсан яг тэр үед бол тэгээд үнэхээр илүү ихийг одоо маш их өсөлтийг маш их өөрөөрөө бахархах сэтгэл авсан. Одоо бүр үнэхээр хэлэх үнэхээр бол бүр амар хай байна. Бизнес нь амжилт хүсье. Маш их баярлалаа. Цэцэрлэгийн одоо кекийг идэж үзээгүй юм бол үнэхээр харамсна.
одоогийн байдлаар 3 төрлийн одоо бизнес эрхэлдэг. Гоо сайхны чиглэлээр ажилладаг. Мөн дээрэс нь одоо Nu Skin компани. Дээрэс нь болохоор зэрэг дижитал маркетинг буюу тунгалгын системийн тухай хичээлийг одоо хүмүүст онлайнаар заадаг. Контент хийдэг. Одоо контент хийгээд 6 дахь жилдээ болж байна. Сүүлийн 1 жил бол онлайны одоо сургалтандаа илүү анхаарлаа хандуулад явж байгаа. Хамгийн том мэдрэмж бол энэ ч болохоор дандаа тий өөрийнхөө одоо бизнесийг эрхэлдэг маш мундаг хүмүүс ирсэн. Тэгээд янз янзын насны хүмүүс, маш одоо авьяаслаг хүмүүс ирсэн. Тэгээд одоо ихэнх хүмүүс болохоор ингээд тэгдэж штэ нэг 40 гараад ирэхээрээ одоо нас явчлаа гэж боддог болоод энд бол тий 40 настай, 50 настай, 60 настай хүмүүс байсан. Тэгээд энэ болохоор зэрэг хүмүүсийн одоо амьдрал тий одоо залуу үеуд эхэлсэн байна. Та одоо өөрийгөө хөгшин гэж бодохгүйгээр хэрвээ та одоо юм контент ч юм уу онлайны бизнесийг эрхлэхэд бол маш том боломжтой байна гэдгийг хараад маш гой одоо цоглог хүмүүстэй найз одоод буцаж байгаадаа баяртай байна. Нөгөө Nu Skin бизнес гэдэг болохоор Nu Skin-ийнхнаас урихгүй гэж бодсон шүү. Яг үнэ урайг хүмүүс уучлаарай. Тэгээд зулаа битээ нэг жоохон хойлоо сэтгэл санаа жоохон унцсан байсан болохоор зулаагаа би бас сэрий тэгсэн манай хүн бол намайг юу хийж байгааг мэддэг учраас тэ юу ч хийхгүйсэн манай хүн намайг ойлгож байгаа хэлэхгүйсэн ч ойлгодог учраас тэр намайг дэмжиж миний урилгыг шууд хүлээж аваад окей гэд ярьсан өдрөө шууд онгоцны пледээ ойлоо захиалаад тэр ирсэн байгаа. Тэгээ би чамд одоо ийм болох гэж байгаа гэж хэлснээс чамд одоо энэ ирсэн сэтгэл чи хэр ингээд тэнцсэн бэ ямар байсан бэ гэдгээс чи уулзаач. Миний хувьд бол юу яасан угаасаа сарын өмнө мэдсэн. Тэгээ яг мэдсэн өдрөө плед авсан. Би болохоор одоо хүмүүс ингэдэг штэ нөгөө нэг ямар нэгэн боломжийг хайгаад байдаг. Тэгсэн мөртлөө боломж ирэхээр тэрэн дээр нөгөө нэг ерөөсө хөдөлтгөө за маргааш бол энэ нөгөө дөр бол мөнгөтэй болохоор завтай болохоор тэгээд тэгээ би өөрөө болохоор зэрэг одоо Сан Францискод айгуу завгүй ажилладаг. Бүх үйлчлүүлэгчнээ өөр өдөр олгоод тэгээд билет аваад ирсэндээ бас маш их баяртай. Тэгээд хамгийн гол нь энд ирснээрээ нөгөө амар гоё ирчүүч авч байгаа байхгүй тий. Би нэгээ дэмжих модерээс одоо network хийж байгаа надад амар таалагдсан. Тэгээд амар олон насны хүмүүс байгаа нь одоо үнэхээр таалагдсан. Тэгэхээр ихэнх хүн одоо ингээд Монгол ээжнэр гэдэг чинь тий. За би 40 гарцсан юм чинь би одоо болцсон гэдэг. Тэр чинь ингээд амар олон насны хүмүүс байгаа надад амар таалагдаад хүмүүс одоо бизнесээ гэлгээд орж байгаа нь амар гоё эсэн. Тэгээд бараг л бид нар ингээд бие биенийгээ бүр урд нь таньдаг юм шиг байгаа надад үнэхээр гоё эсэн. Тэгээд урьсанд баярлаа. За баярлалаа. Тэгээд бизнесээ тэгээ одоо өнөөдрийн нийлсэн контентуудаараа дамжуулаад бизнест нь амжилт хүсье хоёроо. Баярлалаа. За баярлалаа их нартаа. Тэгээд анхны сэтгэл ямар байгаад те урилга хүлээж авснаас хойш ирсэн өдөр ямар байсан бэ? Үнэхээр гоё байлаа. Намайг би найз тэр бол найз маань ураад үнэхээр бүр 2 өдрийг бүр аз жаргалтайгаар өнгөрөөлөө. Яасан ч гоё энергитэй, ямар ч гоё хүмүүст уулзаа. Өстой тийм давтагдахааргүй гоё мөчийг өнгөрөөллөө. Тийм. Тэгээ та ч бас сошиал дээр айгүй идэвхтэй ажилладаг хүн юм билээ шүү дээ. Тэгээд таны одоо ингээд сошиалын бизнес чинь энэ өнөөдрийн бид нар Creator X дээр одоо оруулсан энэ бүхэн таны бизнес хэр нөлөөлнө гэж бодож байна та? Би бол ерөөсөө энийг маш их нөлөөлнө гэж бодож байгаа. Ер нь тэгж тийм зорилготой ч ирсэн. Яагаад гэхээр би ч бол нөгөө энэ сошиал дээр гараад удаагүй. Одоо дөнгөж 5 сар болж байгаа. Тэгэхээр ингээд бүр олон дагагчтай, инфлюенсер хүмүүсийн одоо шинэ суралцаад ингээд арга барилаас нь яхаар би бүр минийх бүр ишөө бүүн болох хахал гэж бодоод байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд айгүй хэм сурлаа өчигдрөөс хойш анзаарал байгаа тий. Та тэгээ гоё бас манай ивентийн хитмиг авсан танд баяр хүргэе. Хамгийн гоё үзэсгэлэнтэй байсан. Тэгээ бүх хүний санал хураалтаар ил тод болсон. Одоо бол дараа шалгаруулалт амар өндөр болох гэдэг байгаа байхгүй юу? Тийм.
Ер нь олон болоод бас айгүй хэцүү. гоё болж байна тийм ээ. Бид нарын одоо ингээд өнөөдөр ингээд бид нар баяртайгаа явах байсан ч хаана болцохыг хизээ болцох ингээд араас ярьсаар дахиад энэ цугларчаад байж тээ. Би ч бүр хост хийхтэйсэн чинь тэрийг таслаад оргоод ирж байгаа штэ. Бүр салмааргүй тийм Гоё ихчтэй танилцлаа. Баярлалаа. Тэг анхны минь хийж байгаа зүйлийг бас ингээд дэмжиж ирсэн баярлалаа. Өстой гоё юм. Гоё. Айгу урт удаан найзууд явцгаана бүгдээрээ тий. Бид нар гэхдээ өөр бизнес хийдэг. Гэхдээ бид нар яг энэ Creator X-ээр л гоё найзууд болчихж байгаа байхгүй юу. Тэгээ би энийхээ бизнесийг дэмжин. Хүний газар тэр амжилттай амьдарцгаа. нөгөө юм димдимэндээ гэж Тийм. Тантай Бид нар чинь цөөхүүлээ. Тэгээ би энийгээ дэмжих ёстой. За Тамира хичээ. За энэ Creator X event маань оролцож байгаа 2026 онд оролцож байгаа хүмүүстэй бид нэр гол мэдрүүлэх гэж байгаа юм маань тэр хүмүүс маань одоо бидний тодорхой хэмжээний одоо амьд харилцаа гэж байхаа болцсон. Тэгэхээр тийм учраас бид нэр одоо тэр амьд харилцааг хэдэн минь inspiration те одоо сайн сайхныг олж авах тэгээд хэдэн минээс биднийхээ туршлагаа солилцох тийм гол зорилготой тэрийг мэдрүүлэх гэж бид нэр хэдэн минээсээ одоо motivation те одоо өөрийн гэсэн сайхан бүтээ гэсэн эрч хүчийг олж аваасаа гэж бид нэр их зорьсон. За энэ ивент дээр одоо бид нэр ингээд тодорхой ингээд ангиллалтаагаар юмнуудаа хувааж авч ажилласан. Би одоо арын албаны ерөнхийдөө голдуу юм дээр ажиллаад тэрийгээ бол өөрөө бас надад ч гэсэн их сонирхолтой байсан. Одоо биш өөрийнхөө ингээд те потенциалыг одоо юу гэдгийг харуулад одоо өөрөө ингээд креат хийгээд юмыг сайхан зохион бүтээж ингэж хийж тэрэндээ өөрөө сэтгэл хангалуун маш их сэтгэл хангалуунаар тэрэн дээр ажилласан. Тэрнийхээ үр дүнд би маш баяртай байгаа өөртөө. За би өөрөө бол ерөнхийдөө хувь хүний хувьд бол айгүй тийм хүн нэгээд гоё сайхан хоолоор дайж хүмүүсийг юм гоё сайхан уур амьсгалтай ер нь бол хоол гэдэг хүн хүмүүсийг ингээд ойртуулж яадаг учраас би одоо тэр арын албан дээр тэр хоол ундан дээрээ голчлон тэгээ дээрээс нь зохион байгуулж байгаа хүмүүсээ бас хооронд нь тэднийг бас take care их сонирхолтойгоор голчлон энэ дээрээ ажилласан. Тэгээд би бол тэр үүргээ бас гайгүй хийсэн байх гэж бодож байгаа. Дээрээс нь энэ жоо хүнд хэцүү ажил байсан ч гэсэн өөрөө дуртай юм хийжсэн болохоор би өөрөө тэрэндээ айгүй ингээд сэтгэл ханамж өндөр хийж дуусгасан гэж бодож байгаа. Шинэ бүгдийг барал та 60-70% нь ганцаараа нугалсан. Танд үнэхээр их баярлалаа. Тэгээд ачаал их байсан өглөө би Тамира хичээнд очиод ингээ буугаад Тамира хичээ одоо яанаар ард нь дахиад зөндөө ажил үлдэж байна. Одоо яана гэдэг гэсэн чи зүгээр хоол моол болстой зүгээр хичин жаргаж хийсэн гэж аахгүй. Би зүгээр тийм галзуу руу харахтаад зүгээр би айгаад ирсэн ямар их ажил байна гэж те. Үнэхээр гоё амттай хоолнуудыг хийсэн. Маш олон төрлийн тэгээд бүр юмнууд нь үнэхээр гоё байсан. Эмх зэгцтэй тэгээд өөрөө бүр ерөөсө тэр их юмыг хийж айгуу гоё тийм цэвэрхэн дорд орно хийгээд угаагаад цэвэрлээд ерөөсө юу ч болоогүй юм шиг тэр нь надад амар гоё гайхамшигтай амар гоё байсан. Тамира хичээс ямар сэтгэл асуултаа биш одоо 3 сар зүүмдчиж хийсэн юм чинь тийм ээ. Гэтэ танд нөгөө бодож ирснээс чинь хэр одоо хийж чадваа. За ер нь бодож ирснээс 100% хийж чадсан. Бараг 110% байдгүй 110%-аар би хийлнэ гэж бодож байна. Бүр хөөн хүртэл ирсэн байсан бидтэй. Хүнээс тавьж стик шарж өгсөн шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол өөрөө аягүй сорж хийсэн, янз янзын шинжиг юм хийж үзсэн. Тэгээ тэрэндээ өөрөө аягүй сэтгэл хангалуун байгаа. Тэгээ хүмүүсийн ингээд баярлж байгаа тэр сэтгэлдээ надад аягүй энерги өгдөг учраас тэр бол надад бол бүрээстэй одоо нөгөө та нарын одоо хийж байгаа магтаал чинь энэ миний бүхний одоо тий баг одоо энэ маань одоо үр шимтэй ингээд биднэрт миний надад эрчим өгж байгаа ингээд одоо урам зориг өгж юм. Тэгээ дараагийнхаа юмдоо би өөр гар би олцоод чадхгүйнээ хийгээд явна гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Дутан энэ контентоо тий үнэхээр ангаалах хэдүүлээ. За баярлалаа гэх нараа. За баярлалаа. За хажууныхаа дээр вижнийг тий одоо Осын харсан юм нэлээ ирээдүйн төлөө.
За би энэ ивентэд оролцсоноор маш олон мундаг ирж хүчтэй боловсралтай цоглог бүсгүйчүүдтэй танилцлаа. Надад маш их урам зориг өглөө би тэр бүгдээс маш их инспекшн авлаа. Тийм болохоор дараагийн алхамдаа би дараагийн шатруугаа би өөрийнхөө бизнесийг хурдан эхлүүлээд хурдан амжилтанд хүрэх тийм надад тийм инспекшн өгсөн. Маш цоглог олон бүсгүйчүүдтэй танилцаад маш их ирж хүч урам зориг мэдэрсэн. Баярлалаа хоёрчлаа. Тэгээд энэ комплексын арт гартаж бид нар нэлийн удаан 3 сар зэмлсэн шүү дээ. Тэгээд хоёр одоо ийм том ажлын албасан сэтгэл ямар вэ? Маш өндөр маш өндөр би чадлаа. Чадах ч болно. Ирээдүйд дахид удахгүй болох ч байгаа. Ирээд бол Нью-Йоркт бол бүгд ажиллана гэж чадах болно. Маш гайхалтай сайхан болсон байна. Тэгээд өөрөө бас яс гэж хэлээд ирсэн. Амар гоё байсан. Хоёр өдөр өстөө сайхан байна. Бид нар тэгээд яг энэ зураглаа гаргах гэж нэлээд одоо яар санаа манаа аяг барьж агсан тийм. Тэгээ одоо дараагийн үйл ажиллагаанд оролцоод та нарын минь бас нэг зөндөө агаад хамтарч аалтаас ихлүүлсэн мэдээлэлс уршаа зөндөө авах юм бол тийм Мэдээж яхаа. манай ингээд багийн үйл ажиллагааг өдөр гоё дааж хуваарлж авсан энэ дэр тамирч байгаа. Тэгээд ширээний засал за тэгээ хоолны decoration за би болохоор нэг тайз ч юм уу бид нар яг юм өөртөө дахиад өөртөө ингээд үнэхээр гоё байлаа. Би тань нэг тань нэг яагаад би ширээс ингээд гоё байсан. Баярлалаа. That was my first time, so Хоолны бас хэсэг айгүй гоё decoration айгүй гоё хийсэн. Тэгээд орж исэн хүн бол хангас исэн. Хоёр бас айгүй сайн үнэлсэн мэдээ шүү дээ. баярлалаа. Тэгээд хүмүүсийг бас Чи ч бас мундаг байсан шүү. яг би бас нөгөө найруулгал хийж явлаа. Найруулагч бас нэрээ. Тэгээд бид нар чадсан. Retrix цаашаа ингээд өргөжлүүлцгээ. Хамтарч ажилласан баярлалаа. Баярлалаа. Yay! I touched the beam. За намайг Канхуйгийн мөнх зүйл гэдэг даатгалын мэрэгчлэн. Тийм. Гэхдээ бас даатгалын салбарт ерөнхийдөө 10 гаруй жил ажилласан тийм туршлагатай хүн байгаа. Creators X 2026 үнэхээр гайхалтай. Үнэхээр одоо 5 өөр одоо мужаас ийм тий хий бүтээ гэсэн хүсэл тэмүүлэлтэй асар их эрч хүчтэй тийм бүсгүйчүүд цугларсан. Тэгээд тэрний одоо зохион байгуулалтанд оролцоод ингээд бас гоё шин хүмүүстэй танилцаад явахдаа үнэхээр гайхамшигтай байсан. Тэгэхээр ямар ч тийм judgment, тийм нөгөө сөрөг тал байхгүй бүгдөө гоё хамтдаа урагшлая, явъя гэсэн тийм энергид орохоор үнэхээр маш сайхан байсан. Гоё сэтгэл төрж байна. Ирч хүч аваад өшөө улам их хий бүтээ гэсэн тийм үр дүнтэй одоо болсон. Би контент хийж сурж байгаа. Тийм хүмүүсийн адил ингээ багаар өөрийгөө тасгаад орж байгаа. Гоё штэ хүмүүсээс лайк зүрх авах айгүй гоё. Тэгээд бас ерөнхийдөө ингээд бүр ингээд удаан уулзаагүй ч юм уу холбогдоогүй байсан хүмүүс бас тий холбогддог. Тэгэхээр тэр бас айгүй гоё санагддаг. Бас ингээ хүмүүст би яг нөгөө нэг яг жингийн илүүдэлтэй байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд тий жимд яваад ирүүл хооллоод ингээд ирэхээр хүмүүс бас ингээд тэрийгээ жоохон ингээд одоо дасгал хийж байгаа бичлэгээ тавихаар бас ингээд ойр тойрныхоо найз нөхд ч юм уу тэрийг харж байгаа хүмүүс бас ингээд тий inspiration зулаа жимд яваад байна. Яа айгу мундаг тий би бас жимд явмаар байна гэсэн тийм сэтгэлээ сонсохоор бас тий уулзаад ярихаар гоё санагддаг. Тэгэхээр баг ч гэсэн нөлөө бас өгдөгт би баярлдаг. За энэ ивент дээр ерөнхийдөө анх нөгөө нэг зохион байгуулад ярилцаа brainstorm хийсэн хүмүүсийн 4 хүн байгаа тийм ээ. Тэгээ сүүлдээ 5 болсон. Нэг нь байсан бид нар энийг бүр өнгөрсөн жилийн 11 сараас хойш ярьж бодож одоо төлөвлөж тэгээ яг бид нар
7 хоног болгон Zoom-ээр те өөрөөр мужид байгаа хүмүүс чинь Zoom-ээр орж төлөвлөж ярьдаг байсан. Миний ажил болвол те нэг чимэглэлт дээрээс нь бид нар чинь ингээд тусдаа өөргөө хуваагаад авцсан чимэглэх өөрийг захиалах те тэрийгэ буцаж ирээд ингээд байрлуулах ерөнхийдөө тэгээ арын алб хоолн дээр те тиймэрхүү зүйл дээр тусалсан эхний ээлжинд бол хамгийн чаленжинг зүйл бол яг уу ирэх болов тийм ээ урьдчдаг ирэх болов ирч чадах болов гэсэн харин эсэргээрээ хүмүүс бүр ирээ гэд те хамгийн гоё хүмүүс нь бүр хамгийн ихээр дэмждэг юм байна. Тэгэхээр цаашдын юм бол айгүй гоё болох хаа. Бидний анхных байсан. Тэгэхээр энэ бол цаашдаа бүр ингээд айгүй гоё ивентүүд болох хаа гэж бодож байна те. За би контент бүтээгээд 6 жил болж байгаа. Гэр бүлийн ганцаараа багийн ингээд. Тэгээ яг энэ хугацаанд би олон ингээд бизнесээ сошиал дээр гаргаж чадахгүй байгаа хүмүүсийг айгу харсан маш их чадвартай мөртлөө яаж бизнесээ одоо гаргах уу гэхээсээ илүүтэй яаж айцаад авах уу, яаж олонний анхаарлыг үзэлтийг илүү их татах уу гэдгээр мэдэхгүй байсан хүмүүст зориулаад хамтдаа контент бүтээцгээе гэсэн одоо ийм зорилготойгоор Creator X-ийг эхлүүлсэн. Гэхдээ ер нь бол хамтдаа нийлээд бүтээхээсээ илүүтэйгээр бүх төрлийн бизнес хийдэг хүмүүстэй нийлж төрлөөр яг өөрөөсөд нь зориулсан сошиал дээр анхаарал татгууц тийм гоё контентуудыг гаргая гэсэн зорилготой байгаа. Энэ минь ингээд цаашдаа үргэлжлээд бас өөр улс орноор хүртэл ингээд явна. Тийм учраас энэ хаач хийгдээгүй хэний ч одоо үзэж байгаагүй ийм гоё контентуудыг бүтээхээсээ гадна хамгийн их үзэлтийг мөн дээрээс нь хамгийн гоё хамт олныг бүрдүүлэе гэж бодсон. Тэгээ энэ анхны одоо контент минь төсөөлснөөс илүү гоё болсон. Одоо дараагийнхтай очиж цойл гэсэн хүмүүс байна. Тэгэхээр энийг бас ингээд одоо сошиал дээр үзэж байгаа хүмүүс ч гэсэн та бас энэ нэвтрүүлэгт оролцох боломжтой. Таны бизнес бас сошиал дээр яаж одоо анхаарал татах уу гэд тэ аль алигээ та нэг хүмүүсийн нэг сумаар маш олон зүйлүүдийг энэ Creator X-ээр авах боломжтой. За тэгээ цаашдаа энэ зорилго нь болохоор Монгол хүмүүс маш их үзэлтийг одоо гэхлээр хүмүүс хэлдэг шүү дээ. Монголчууд цөөхөлөө их үзэлт хийж чадахгүй. Дэлхийн бүх улс орнд одоо энэ рилүүдээр үзэх анхаарлыг татах дагагчаа өсгөх та өөрөө ингээд аль улсын хил дээр хийх үү те хилнээр хийхгүйгээр гоё дуу аюудыг дэвсээд яаж одоо дагагчийг нэмэх үү гэдэг дээр хүртэл ингээд бүгдээрээ би энэ те туршлага солилцож байгаа. Тэгээ манай дээр одоо сая TikTok-ийн айгу мундаг эмхтэй байна. За тэгээд Instagram, Facebook, YouTube гэд бүх сувгуудаар хамтарч ажиллах боломжийг нээж өгч байгаамаа. Оролцож байгаа хүмүүст болохоор нэг л хэвийн байдлаасаа илүүтэйгээр бид нар чинь зүгээр одоо бараа бүтээгдэхүүн борлуулдаг бол бараагаа л яриад байдаг. Сургалт борлуулдаг бол сургалтаа л яриад байдаг тийм. Тэгэхээр нөө үзэлт айгу муу байдаг учраас оролцож байгаа хүмүүс гайхалтай, бүр санаанд оромгүй тийм одоо контентуудыг бүтээхэд зориулагдсан бүх одоо тий өдрийн одоо хамтдаа нөхөрлөх, хоол унд, за тий хувцлалт гэх бүх зүйлийг бүрдүүлж өгсөн болохоор оролцож байгаа хүмүүс сэтгэл санаагаараа бас айгүй гоё цэнэглэгдээд маш гоё шинэ хамт олонтой болоод дээрэс нь өөрийнх нь сошиал аккаунт энэ хугацаанд бүтэн сарын хугацаанд одоо хийх, тавих одоо олон одоо бүтээлтэй болж явж байгаа гэж үзэж байна. Наалцсан тий. Намайг түшээрээ миний толгой эргээд байна. Жон тийшээс хооч. Яг чаа. Тийшлээ дээ. За. Йоо, миний бүр хань толгой эргэлсэн амар. Яагаад хэлээ шүү дээ. За, баярлаа. Микрофоныг нэ. Ууч. Зя баярлаа.